Та-да! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 4-р анги. 111 болон гурвалжин нар нэг тийш яран явах бөгөөд тэр хоёрын явж буй хэсгийг хинж буй дөрвөлжин тэдний бичлэгийг камераас устгаж байгаагаар инег эхэлнэ. 101 212-т асаагураа хөсөнд баярлнаа хэлнэ. Өвөө гихүнд баярлнаа хэлнэ. Тэд өрөөндөө орж ирлээ. Айлын нөгөө хоёроо хараад их л баярлнаа. Сануу харин баярлсан шинжгүй. Тэгснээ уучлаарай салцгаая гэж дими хэлж гэхэд гихүн. Чи ямар мэдээд тэгж хэлсэн биш дээ зүгээр дээ гин. Хөрхий гэж наа найз гэд байгаа хүн чинь мэдэж байсан гэд хэлмээр ч юм шиг нэг баг гэд байгаа нөгөө гурыг нь өрөвдөд байх юм аа. Хоёр дахь тоглоомын үр дүнг танилцууллаа. 79 хүн хасагдсан байна гэд 7.9 тэрбум вон гахаад нэмгэлээ. Хоолны цаг боллоо гэж зарлаад очтол хоёр игнэ болгон очирлуулад ганц өндөг, ганц шил ундаа өгнө. За мэдг нь мэдэх баха. За хуучныхаар бол 100-ийн ундаа юм уу да. 212 101-т чихэндэн шивнээд үй юу гэд хэлчих вэ гэж бодож байтал нөгөө талынх нь ойчрыг дайрж ороод дахиад идэх юм авах гэсэн атгах санаагаа л хэлсэн байж хоолн тоогороо л байдаг бахта 5 хүн хоолгүй хоцрохны. Үгүй тэр бүр яг хэлээгүй юу хөөхий хоолгүй үлдсэн 5 хүн нь хоолоо ягаанаас нэхэхэд яг л хүний тоогоор бэлдсэн гин. Тэгэхэд ойчроо дайруулсан бүсгүй тэднийг 2 удаа авахыг би харсан гэд 101-ийн багийнхан руу заалаа. 271 яагаад хүний имийг авч байгаа юм бэ гэд 101 дээр ирэхэд энд чиний нэр бичээтэй байна уу? Байхгүй л байна да гэхэд 271 уух юмыг 101-ээс авах гэж ноцолдож байхад уух юм хагарчихв. 101 чамаас болж хагарлаа. Ийм сул дорой байж хоолн туртай байх гэжгээд өшөглөж эхлэхин тэрэ. Хүний хоолыг булаад ичгээд бүр өшгөлж энтер яадг алдсан амтан бэ? Хүй бүр өшгөлгөө зогсоосонгүй шүү. Өшгөлж байгаад явлаа. Хагарсан шилэнд үлдсэн ундааг ууж байна. 271 хөдлөхгүй байх бөгөөд сануу түүнийг зүгээр эсхийг шалган босгоор очиход тэр өгсөн байлаа. Гийхүн ягаануудад хүн өчглээ тэр хүн алчглаа гэхэд тоосон ч шинжгүй. Тэгснээ самбар дээр 108-аас 107 хүн үлдлээ гэд 100 сая вон нэмэгдэж байдаг шүү. 271-ийн цогцыг австаа орж ирээд ягаанууд аваа явлаа. 30 минутын дараа унтах цаг болоход бол гэрэл унтрахыг хэлэхэд сануу гэрэл унтруул юу болохыг мэдэхгүй 101-ийн багийнхан түрүүнээс хойш сэжигтэй байна. Гэрэл унтраад ямар нэг юм болвол бөөндөө цуглаж хамтдаа л тулалтыг ин. Гих бах 67 дээр очиод халаасны хулгайчаа гэж дуудснаа. 101-тэй таарамж муутай юм шиг байсан. Ямар нэг юм болвол бид хэд дээр ирээрээ гэхэд 67 би хүнд итгэдэггүй гэхэд гих бах. Угаасаа хүнд итгэж болохоор биш. Найдах газаргүй болохоор итгэдэг юм гээд явлаа. 111-ийн нүр цуснд будагччихсан. Хүй юу болов гэхэд нүд салгаж байхан тэрэ. Эд эрэхтний 8 хийж байгаа мэн л та. Дүүрэн эд эрэхтэндээ хайрцаг таглах зур хаалга төвшлөө. Ажилчдыг бас сканддаг төхөөрөмжтэй. Тэгээд хаалга онгоолгоод уншилтал 28. Яагаад 29-тэй хамт ирээгүй юм? Ямар нэг асуудал гараа юу гэхэд 28 мэдгүйгээ хэлэхэд гурвалжин тэгвэл чи ганцаараа хүргэлт хий гэхэд 28 ганцаараа усан шумбаж чадахгүй хитрхи аюултай гэд ярилцаж байхад 111 маргаашийн тоглоомыг хэл гэхэд нэг өндөг өгөөд өнөө шөнийг сайн даваарай. Албаар баг хоол өгөөд өмнө гарахад хүргэж байгаа. Энэ бол тоглоомын нэг хэсэг. Дараачийн тоглоомоос өмнө сул дорой хүмүүсийг цэвэрлэх гэж байгааг хэллээ. Тэр дотор бид чамайг хамгаалж чадахгүй болохоор хамгийн хүчтэй хүмүүсийн талд орж амьд гарахыг зөвлөв. 111-0-д өндгөө хагалахад дотор нь хуйлаастай цаас байхан тэрэ. Бодвол маргаашийн тоглоомыг л битсэн байлгүй. Гэрэл унтрахад 5 минут үлдлээ. Эмч 101-ийн баг дээр ирээд танаад ормоор ин гэхэд 101 түүнийг авах шинжгүй сүрдүүлэхэд эмч 101-ийн чихэнд дараагийн тоглоом юу гэдгийг мэднэ гэдгээ хэллээ. Гэрэл унтрахад 2 минут. Утгагүй онцгой тоглоом эхлэх тул ягаануудыг тогтоосон байралтаа очихыг зарлав. Гэрэл унтрлаа. 101 хагарсан шил барьчихсан. 2 хоол авахыг харсан гэсэн үгээд эмхтэйг шилээр удаа дараа зов. Эмхтэй хашгирах чимээнд бүгд айцандрна. Хар хувцасны удирдлагаар гэрлийг асааж унтраа анивчулна. Олон давхар орыг түлхэн нурааж байгаа нь харагдах бөгөөд гих бахын орыг ч бас нураалаа. 67-г 101-ийн хүн хойноос нь боогод авав. 101 өөдөөс нь ирж байлаа. 67 101 рүү өшгөлж мултарч чадах бөгөөд 101-тэй тэмцэлтэн нөгөө хутгаараа 101-ийг шархтуулж чадсан ч хананд шахуулаад бомблолов. 67 ашгүй бүлдэгдээд мултарч чадна.
67-гийн алтан унгаасан хутгийг 100-ыг аваад 67 алхахын даваан дээр нэг залуу өсрөн 101-ийг боож авлаа. Даан чалуулчихв. Гийхүү ах орноосоо унчаад нэг залуугаас бултан яваа харагдана. Аали сануу 2 түүнийг хамгааллаа. Тэр 3 өвөө дээр очиход өвөө байсангүй. Иргэн тойронд өвмээ самуу нэг нь ч дирээр дарж алаад нөгөө нь ч хүнжлөөр боож алаад л аимшигтай дүр зураг хаа сайгүй орны төмрөөр хагархай шилээр зэвсэглэн алаад нүд тайлтрам хөөрхийн нэг бүсгүй хаалганы хажууд ам ирэн алагдлаа. Ягаанууд яг хаалганы гадаа байсан ч түүнд тусалсангүй. Тоглоомыг зохион байгуулагчид анхнаасаа 6 тоглоом тоглоулна гэжээд дахиад нэг тусгай тоглоом тоглоулаад 7 тоглуулчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ өдрийн хоолнд нь шилтэй ундаа өгсөн нь бас нэг учиртай. Зэвсэг хийгэж өгсөн бах нь шүү дээ. Ёстой муухай хүмүүс юм аа. За 67 гийхүү ах дээр ирээд тэдний баг дөрүүлээ боллоо. 101 гийхүнд 67-г хамгаалж урдуур нь орлоо. Хүмүүсийн тоо багас чухал чамд ч гэсэн хэрэгтэй гэхэд гийхүн 67 манай тал гээд байж байтал ашгүй өвөө амьд нэг орон дээр байх бөгөөд айгаад байна. Бүгд өгөх нь боль гэж тойрлоход хар хувцасд нь тоглоомыг зогсоох тушаалгүй. Одоо л нөгөө хаалганы гадаа байсан ягаанууд орж ирлээ. Үлдсэн хүмүүсийг нэгжээд 101-ийн халаасны хутгийг хураав. Дөрвөлжин баг өмссөн цагтаа маань гийхүнээс энд хаваа ийхүү гэж хүн байна уу гэхэд тоглогчид нэгнийхээ нэрийг мэддэггүй гэдгээ хэллээ. Хасагдсан оролцогчдыг бүртгэж цогцыг авсанд хийн зөөж шатав. Гийхүүний баг тавуулаа боллоо. Гийхүүн нэгнийхээ нэрийг мэдцгээе гэд өөрийгөө сон гийхүүн гэхэд 199 Али Абдул Пакистанаас ирснээ хэлв. 218 Жүү санав. 67-гийн нэрийг сонсохоор хартал заавал хэлэх юм уу гэхэд ядаж нэрээ мэдвэл итгэл үснэ гэхэд Кансибаг гэв. Өвөө нэрээ сандаггүй. Гийхүүн өвөг жаахан амруул зүгээр болно гэд тайвширлана. Имч 101-ийн шархыг ойж байна. 101 ийм болохоор л дээр үеэс гэр бүлд нэг имч байх хэрэгтэй гэдэг байсан гэд инэв. 80 хүн үлджээ. Хүүшээ эрэгтэй эмэгтэй нойлон зайлуул нэг юм биш үү? 101 212-т 0-д биологийн хичээл хийгээд 212 эмчтэй нууц юм ярьсан бицтэй гэд 101-ээс асуухад юу л яриа гэжтэй гэхэд эцээ хүртэл хамт үсттэй намайг хуураагүй бицтэй гэд асуухад тийм ээ надад итэг хоёулаа эндээс гарах болно гэхэд нэрийг нь асуув. Жан төгсөв гэд хэлэхэд төгсөө намайг хууруул чамайг ална шүү гэд хэллээ. Ажилчдын унтах цаг боллоо. Гэрэл унтарлаа. Цагдаа хүнжилтөө ороод өнөөдөр мэдсэн зүйлсээ тэмдэглэл хийж байна. Хажуу өрөөнөөс дахин морцоор ханав. Энэ удаад тэмдэглэж аваад хартал 29 гэж ханиалгасан байв. Өглөө боллоо. Өвөө дахиад дайрах байх гэд сэрүүн хонсон байв. Гийх бах та их ядарсан байх гэхэд би ядаж шүний харуулч болов хийж туслах гэснээ хэлв. 3 дахь тоглоом эхлэх гэж байгааг зарлав. Өглөөний цайч өгсөнгүй шүү. Ягаанууд ажилдаа явлаа. Өнөөдрийн тоглоом бол багийн тоглоом. Нэг баг 10 хүнтэй 10 минутанд бага бүрдүүлэхийг зарлалаа. Манай тав салаад нэг хүн олохоор боллоо. За их л хүч шаардсан тоглоом бололтой 101 эмчээс ямар тоглоом болохыг нь мэдээд хамгийн хүчтэй эрчүүдийг багтаа цуглуулв. Багаасаа 212-ыг хассан байх бөгөөд 212-т хүнд үрснийг харахгүй байна уу? Түр салаад дахиад уулзъя гэж авд юм да. 212 маань эцээ хүртэл хамт байна гэзтэй гэд үнсгэд ядаргаатай юм гэж хэлээд түлхээд унгаачихв. 212 жан төгсөө мөн хон гүлэг гэхэд 101 манай хам минь юу тоглоомоо сайн тоглоорой гэд яв. Манай хэд эсвүлээ болчихсон. Өвөө маань хүн олж ирээгүй мэн л да. Тэгээд нэг хүн дутахад 212 өөрийгөө цаг дуусахтай зэрэгцээд хүчээр шахажимжина. Бүх багийг тоглоомын талбай үүдэнд жагсахыг хэллээ. Энэ тоглоом бол олс татах. Тэр дээр байгаа цамхаг дээр олс татан эсрэг талаа доошоо унахад ялах болно гэж хэлв. Энэ муу 101 яасан сүртэй хоггүй ганц эмэгтэй хүн байлаа гэд гайгүй л байсан байж тээ. Зэвүүн золиг юм а. Аль багуудыг хоорондоо тоглохыг бөмбөг сугалт шидэв. 101-ийн баг 7 дугаар багийн эсрэг. 7 дугаар баг 101-ийн багийг хараад сүрдээд айгаад хэлүүлчихнэ. Тэгээд хөрхий ялагдаад доош унцгаав. Ягаанууд ирж цогцуудыг зөөхөд тэр дундаас амьд байгааг нь авсны гадна талын харьцагт цусаар тэмдэглэж байгаа харагдана.
Манай хэдийн эсрэг 10 эрэгтэй хүнтэй 5 дугаар баг. Манай баг 3 эмэгтэй хүнтэй, 1 хөгш өвөө, 1 8 хуруутай залуутай бүүн айдас. Сэтгэлээр аль хэдийн бууж өгсөн янзтай алхацгаана. Дээш гарах лифтэн цулаа. Өвөө хитрхи айх хэрэггүй. Ос таталтыг ганц хүчээр тоглодог юм биш. Төлөвлөгөөгөө сайн боловсруулж багаар ажиллавал хүч дутуу байсан ч ялж чадна. Би залуудаа ос зөндөө татаж байсан. Ер нь ялагдаж байгаагүй. Хамгийн урд зогсож байгаа хүн хамгийн чухал. Учир нь эсрэг талын царайг хамгийн ойроос харах хүн. Урд талын хүн сул дорой харагдах юм уу? Айсан харагдвал бүх зүйлд усна. Хамгийн ард талын хүн хөлөг онгоцны зангуу шиг хүчтэй хүн байх ёстой. Тэгээд багийн гишүүд осны баруун зүүн талд салаавчлан хоёр хөлөөрөө урагшаа харж зогсоод олсоо цухандаа авчулна. Ингэснээр хүчээ бүрэн гаргаж чадна. Хамгийн сүүлийн чухал зүйл бол дохио дугарснаас хойших эхний 10 секундэд тисэх. Хэвлийн доод хэсгээ аль болох дээш нь түрж ардаа байгаа хүний цавийг харах хэмжээнд хэвтэх мэт байрал авсаар бараг л татагдахгүй. Эсрэг тал яагаад татагдахгүй байна гэж гайхна. Дараа нь эсрэг талын хэмнэл алдагдах мөчрөхөд татаж эхэлнэ. За яг л өвгний хэлсэн ёсоор хийгээд яллахын даван дээр эсрэг багт хүчээр дийлдэж эхлэхэд сануу намайг дохио өгөхөд урагшаа 3 алах гэж хэлв. 3 тоолж урагш алхаснаар энэ анги төгсөв. За манай багийнхан яадаг болоо? За манай танаа болчихсон кинонд бүр ороодглоо. За бөөндөө багаараа ялахын төлөө та хэд маань лайк сабтараа дэмжиж өгөөрэй. Дараагийн ангиар уулзъя. Санал хүсэлтээ комент хэсэгт үлдээгээрэй. Дуустал нь хамт байсанд баярлалаа. Та-да!